Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөлсөв. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2026 оны 7 дугаар сарын 6-ны өдөр дугаар 91 Төрийн ордон Улаанбаатар хот. Монгол улсын хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай. Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7 дахь заалт. Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дугаар зүйлийн 1-р хэсэг 15 дугаар зүйлийн 1-р хэсгийг тус үндэслэн зарлиг болгох нь. Тулгар төрийн 2235 их Монгол улс байгуулагдсны 820 үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 ардын хувьсгалын 105 жилийн ог тохиолдуулан нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, олимпийн хөдөлгөөнийг өрнүүлэх, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн баг тамирчдаа удирдан зохион байгуулахад хөдөлмөр зүтгэлээ зориулан улс эх орныхоо нэр хүндийг олон улсын давцанд өндөр дөрөхөд бодит хөв нэмэр оруулж Монгол хүний эрүүл мэндийн боловсрал, амьдралын чанарыг дээшлүүлэхэд хичээл зүтгэлээ дайчлан ажилласныг өндрөөр үнэлэн олон улсын олимпийн хорооны хүндэт гишүүн, Монголын олимпийн түүх судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монгол улсын соёлын гавьяа сэтгүүлтэн Шагдар Жавын Магван, Монгол улсын чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бэхжүүлэх үндэсний үйлдвэрлэл, хувийн хвшлийг олон улсын түвшинд өргөн хөгжүүлж, үндэсний хэмжээний группийг үүсгэн байгуулан олон мянган хүнийг ажлын байраар хангаж газрын тос, харилцаа холбоо, хүнс хөдөө аж ахуй зэрэг стратегийн ач холбогдол бүхий салбаруудад үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэн дэвшилтэд техник, технологи, инновацийг нэвтрүүлж малчид фермеруудын тогтвортой амжиргаа, орлогыг нэмэгдүүлж экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэн улс эх орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан жинтэй хөв нэмрийг нь өндрөөр үнэлэн Шунхлай холдинг компани ерөнхийлөгч Апу хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Пүрвийн Бат сайхан нарт Монгол улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж хөдөлмөрийн баатрын алтан соён тэмдэг Сүхбаатарын одонгоор шаган суугай зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөлсөв. Хөдөлмөрийн баатар цолоор Шагдар Жавын Магван, олон улсын олимпийн хорооны хүндэт гишүүн, Монголын олимпийн түүх судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн. Пүрвийн Бат сайхан Шунхлай холдинг компани ерөнхийлөгч Апу хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөлийн дарга. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2026 оны 7 дугаар сарын 6-ны өдөр дугаар 92 Төрийн ордон Улаанбаатар хот.
Монгол улсын ардын цол хүртээх тухай. Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7 дахь заалд Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дугаар зүйлийн 1-р хэсэг 15 дугаар зүйлийн 1-р хэсгийг тус үндэслэн зарлиг болгох нь. Тулгар төрийн 2235 их Монгол улс байгуулагдсны 820 үндэсний эрхчлөлөө тус гар тогтнолоо сэргээн мандуулсны 115 ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан Монголын эстрад урлагийн түүхэнд өөрийн өрмөц дуу хоолой авьяас чадвараа дайчлан үе үеийн сонсогчдын зүрх сэтгэлд хүрсэн уран бүтээлүүдийг толилуулж их оронч үзэл санаа үндэсний хэв нэгдлийг уран бүтээлээрээ дамжуулан Монгол аялгау ахуй сэтгэлгээний онцлог багархлыг магтан дуулж хөгжмийн алтан сан хөмрөгт нандин өв болгон үлдээж их орныхоо нэрийг олон улсад дуурсан ирээдүй болсон хүүхдийн сайн сайхны төлөөх үзэл санааг хүн төрлөختөнд тунхаглахад оруулсан үнэтэй хөв нэмэр гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлэн нэгдсэн үндэсний байгууллагын элч дуудчихсан Монгол улсын гавьяа жүжигчин төмрийн ариуна Монголын рок поп урлагт сонсогчдын талархлыг хүлээсэн ард түмний сэтгэл зүрхэнд тоногсон олон зуун дууг дуулан амьдруулж өөрийн бие даасан уран бүтээл тоглолтуудаа олонний хүртэл болгон залуу уран бүтээлчдийг дэмжин нийгэм хүмүүнлэгийн үүсэд идэв санаачлагтаа оролцож өөрийн дуу хоолойгоо зориулан эстрад урлагийн хөгжилд оруулсан хувь нэмэр хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлэн 100-ны мандаа эстрадын дуучин Монгол улсын гавьяа жүжигчин Батмөнхийн саран туяа нарт Монгол улсын ардын жүжигчин цол тус хүртээсвэ. Зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлсв. Ардын жүжигчин цолоор төмрийн ариуна мэргэжлийн эстрадын дуучин Монгол улсын гавьяа жүжигчин Батмөнхийн саран туяа 100-ны мандаа эстрадын дуучин Монгол улсын гавьяа жүжигчин Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2026 оны 7 дугаар сарын 6-ны өдөр дугаар 93 Төрийн ордон Улаанбаатар хот Монгол улсын гавьяа цол хүртээх тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7 дахь заалд Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дугаар зүйлийн 1-р хэсэг 15 дугаар зүйлийн 1-р хэсгийг тус үндэслэн зарлиг болгох нь. Тулгар төрийн 2235 их Монгол улс байгуулагдсны 820 үндэсний эрхчлөлөө тус гар тогтнолоо сэргээн мандуулсны 115 ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил салбартаа өндөр амжилт гарган их орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хөв нэмэр оруулсан дараах хүмүүст Монгол улсын гавьяа цол хүртээсвэ. Шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн цолоор
төдвийн дан эрдэнэ Шинжлэх ухааны академийн химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан төрийн шагналт академич Гавьяат багш цолоор Сэмблийн байгаламаа СТИК сургуулийн захирал доктор профессор ажил дүрийн гавьяат ажилтан цолоор Чимэдийн Пүрэв сүрэн Эрдэнэт хэвс хязгаарлагдмал хариуцлага компани механик инженер Шүлтмийн Давааху MCS International хязгаарлагдмал хариуцлага компани гүйцэтгэх захирал хүний гавьяатын цолоор хасгийн оюун цэцэг ангаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн зөвлөх эмч Согтын лочин улсын 3-р төв эмнэлгийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Монгол улсын төрийн сойрхолд Гавьяат эдийн засагт цолоор Дамбдаржаагийн жаргал сайхан де факто институтийн захирал Чулуун хүүгийн гүнсэн Алтан жолоо групп хязгаарлагдмал хариуцлага компани санхүү эрхэлсэн захирал Гавьяат дасгалжуулагч цолоор Сэдвийн Мягмар сүрэн Монгол улсын үндэсний бүхийн заан ховд бүхийн дэвжээний дасгалжуулагч Гавьяат Тамирчин цолоор
Сүхбаатарын Мөнхбат үндэсний бүхийн улсын авраг Хөлийн цэргийн дэг 311-р ангийн сургалт хариуцсан ахлах офицер. Сумьяагийн бэлгүүн Монгол улсын шатрын үндэсний шигшээ багийн тамирчин их мастер. Гавьяат барилгачин цолоор Бат сүрэнгийн Бат болд Хурд групп хязгаардаг тул хариуцлагатай компани барилгын талбайн инженер. Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Юнгрийн Дэлгэрма Монгол газар консалтинг хязгаардаг тул хариуцлагатай компани захирал. Гавьяат малчин цолоор Намсран Пүрүжав Ховд аймгийн Дөргөн сумын Мянгат малчин. Урлагийн гавьяат зүлтгэлтэн цолоор Дамбигийн Энх Тава Соёл урлагийн их сургуулийн дүрслэг урлагийн академийн Ахмад багш доктор профессор. Гавьяат тээвэрчин цолоор Лувсангийн Халтар Хар хором хотын захирагч. Гавьяат жүжигчин цолоор Ханд Жавын оюун бэлэг чөлөө туран бүтээлч дуучин. Цэгмидийн Цэрэн болда Цэво фильм кино продакшн үүсгэн байгуулагч жүжигчин.
үйлчилгээний гавьяат ажилтан цолоор цогт сайхны төрхүү улсуугийн удирдах газрын дарга зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөлсөв. Монгол улсын төрийн одон медалаар шагнах тухай дугаар 94. Сүхбаатрийн одонгоор Балганы Эрдэнэбат үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Эрдмийн сургуулийн профессор Ахмад багш Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн хошууч генерал. Хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор дорж жүгдрийн жалзан орлон улсын 3 дугаар төв эмнэлгийн уушиг судлалын их эмч тасгийн эрхлэгч. Сэргийн гавьяаны улаан түгийн одонгоор доржийн чин зориг дотоодын хэргийн их сургуулийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургуулийн захирал Хурамдаа. Алтан гадас одонгоор энх болдын бат зориг гадаад харилцааны яамны гэрээ эргэцэн газрын зөвлөх. Бумангийн уран золбоо улсын дөөр бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучин. Жунай хүүгийн мэнд жаргал Монголын кранистуудын холбооны гишүүн кранист. Хөдөлмөрийн хүндэт медалаар Туул хангаан төгөлдөр Монголын дугуйн холбооны гүйцэтгэх захирал олон улсын хэмжээний их мастер.
Бямбагийн мөн хэрдэн Монголын газрын тус боловсруулах үйлдвэр төрийн өмчит компани технологийн хэлтсийн дарга зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцэв. Эх орныхоо хөгжил дэвшлийг түүчүүлэгч эрхэм хүндэт та бүхэнд толгор төр байгуулагдсны төвөгт 2235 их Монгол улс байгуулагдсны 820 үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэрээ мандуусны 115 ардын хувьсгалын 105 ардсан хувьсгалын 36 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өндөр дэд язгуур хүмүүв гүрнээс ихтэй Монгол наадам бол төрт ёс түүх соёлын үнэт өв Монгол төвний эв нэгдэл эрхчлөө тусгаар тогтнол Мандан бодрохын бэлэгдэл Монгол үндэстний оюун санааны дархлаа болсон манай ард түмний их баяр цэнгэл Монгол төрийн сүр жавхланд баяр ёслол юм а. Иймд Монгол төрт ёсны их уламжлал, их соёлын дархлаа үндэсний их баяр наадмыг тохиолдуулан улс их орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хор нэмэр оруулсан салбар салбарын манлайлагч та бүхнийг Монгол төр хүндэтгэн алдаршуулж төрийн дээд цол одон медаль инхүү хүртээлээ. Нийтийн биеийн тамирын спортыг хөгжүүлэх, олимпийн хөдөлгөөнд өрнүүлэх, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулахад олон 10 жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулан улс их орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөхөд бодит хувь нэмэр оруулсан. Биеийн тамирын спортыг сурчлан хөгжүүлж, Монгол хүний эрүүл мэндийн боловсрол, амьдралын чанарыг дээшлүүлэхэд болон Монгол хүний эрүүл мэндийн боловсрол, амьдралын чанарыг дээшлүүлэхэд хичээл зүтгэлээ дайшлан ажилласан хийгээд Монголын үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг бэхжүүлэх, төр олон нийтийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх замаар улс их орныхоо хөгжил дэвшилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь өндөрөөр үнэлэн олон улсын олимпийн хорооны хүндэт гишүүн Монголын олимпийн түүх судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч Монгол улсын соёлын гавьяас зүтгэлтэн шагдарж авын магван Монгол улсын чөлөө зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бэхжүүлэх, үндэсний үйлдвэрлэл, хувийн эвшлиг олон улсын төвшөнд хүргэн хөгжүүлэх үйлсэд 30 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулж, Монгол улсын 21 аймагт үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний хэмжээний группийг үүсгэн байгуулж, олон мянган хүнийг ажлын байраар ханган, газрын тос, хүнс, ундаа, үүрэн холбоо, хөдөө аж ахуй зэрэг стратегийн ач холбогдол бүхий салбаруудад үндэсний томоохон үйлдвэрлэл үйлчлэгээ хөгжүүлэн дэвшилтэд технологи, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, хүнсний хувьсгал, үндэсний хөлгөөнийг бодиттой дэмжин, импортыг орлох бяцлаг үйлдвэрлэлийг хөгжүүлж, Монгол зардлаг төслийг амжилттай хэрэгжүүлэн, малчид фермерүүдийн тогтвортой амжиргаа, орлогыг нэмэгдүүлж, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэн, улс их орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь өндөрөөр үнэлэн, Шунхлаа холдинг компани ерөнхий захирал Апу хувьсаад компани төлөөлөл удах зөвлөлийн дарга Пүрвийн Батсайхан нарт Монгол улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж алтан соём тэмдэг Сүхбаатарын одонгоор шагналаа. Улс их орныхоо хөгжил дэвшилд онцгой гавьяа байгуулж хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм дээд алдар цол хүртсэн та бүхнээр Монголын ард түмэн бахархаж Монгол төр гүнээ хүндэтгэж байна. Соёл урлагийн салбар тасралтгүй 40 гаруй жил хөдөлмөрлөхдөө эстрадын урлагийг Монголд нутагшуулахад манлайлан ажиллаж, Монголын эстрад урлагийн түүхэнд өөрийн өрмөц хоолой, тайзны гайхалтай гүйцэтгэл, шинэлэг дүр төрхөөрөөр шинжилэл хийж, хийд болсон дуунууд нь үе үеийн сонсогчдын зүрх сэтгэлд хүрч, авьяас чадвар, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг уран бүтээлдээ тусган, Монгол аюулгүй, ахуй сэтгэлгээ, үндэсний багтлагыг магтан дуулж, Монголын хөгжмийн алтан сан хөмрөгт нандин өв болон үлдсэн талын Монгол айл, хөх Монголын үр сад, санааны чимээ зэрэг туйлсын шин чанартай дуунуудаараа нийгмийг соён гэгэрүүлж, эх орныхоо нэр хүндийг олон улсад дуурсган, нэгдсэн үндэсний байгууллагын тайзнаа дуулж, дэлхийн ирээдүй болсон хүүхдийн сайн сайхны төлөөх үзэл санааг хүн төрлөختөнд тунхлахад үнэтэй хувь нэмэр оруулсан хийгээд, хүмүүнлэг сайн үлсийн олон 10 аяныг санаачилж,
санаачлан улс орон даяар амжилттай зохион байгуулж нийгмийг соён гэгэрүүлэх үйлсэд манлайлан хөдөлмөрлсөн гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлэн нэгдсэн үндэсний байгууллагын илж дуусан асан Монгол улсын гавьяа жүжигчин Төмрийн Ариуна өнгөн харандаа хамтлагаас дуучны гараагаа эхлүүлж Монголын орог pop урлаг 40 орчим жил тасралтгүй хүчин зүтгэхдээ үжиг сонсогчдынхаа талархлыг хүлээсэн 300 орчим дууг дуулж 22 цомог, хуурцаг, 57 удаагийн бүрэн хэмжээний бие даасан концертыг олонний хүртэл болгож, пентатоник наадам академиг санаачлан үүсгэн байгуулагдсан Монгол ардын хөгжмийг pop урсгалтай хамтдаган Монгол pop урсгалыг дэлгэрүүлж, Монгол улсаа төлөөлөн олон улсын хэмжээний уралдаан наадамд шүүгчээр ажилласны зэрэгцээ, залуу уран бүтээлчдийг дэмжин мэрэгжлийн тайзанд хөтлөн оруулж, олон орон залуу дуучдыг төрүүлсэн хийгээд хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцож, нийгмийн сайн сайхны төлөөх халуун сэтгэл зэрэг олон арван аян дуу хоолойгоо зориулж, Монголын pop, эстрад урлагийн хөгжилд оруулсан хувь нэмэр хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлэн, зуундын манлай эстрадын дуучин Монгол улсын гавьяа жүжигчин Батмөнхийн Саран Туяа нарт Монгол улсын ардын жүжигчин цол ийхүү хүртэж байна. Өөрийн мэрэгжил, ур чадвар, авиас бэлгээрээ тодорч, амжилт бүтээлээрээ ард олондоо хүндлэгдсэн эрхэм хүндэт та бүхэнд ардын хэмээн овоглох эрхэм алдрыг ийхүү хүртээлээ. Эзэмсэн мэрэгжил эрхэлсэн салбартаа манлайлагч нь байж эх орныхоо хөгжил дэвшлиг дүүчээлэн ажиллаж, эх орондоо оруулсан гавьяа зүтгэлийн өндрөөр үнэлэн, шинжлэх ухааны академийн хийм технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан төрийн шагнагт академич Төдийн ган эрднийг Монгол улсын шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн цолоор СЭД-ийн сургуулийн захирал доктор профессор Цэмбэлийн байгальмайг Монгол улсын гавьяат багш солоор Эрдэнэт Дэвс компанийн механик инженер Чимдийн Пүргэсүрэн MCS International компани гүйцэтгэх захирал Чөлтмийн Даваахуу нарыг Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат цолоор Анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн зөвлөх эмч Хасгийн оюун цэцэг, улсын 3 дугаар төв эмнэлгийн ерөнхий мэс таслын тасгийн эрхлэгч Монгол улсын төрийн сойрхол цогтын лочин нарыг Монгол улсын хүний гавьяат эмч цолоор De facto Group институтийн захирал Дам Даржагийн Жаргал сайхан, Алтан жолоо Group компани санхүү эрхэлсэн захирал Чулуун хүүгийн Гүнсэн нарыг Монгол улсын гавьяат эдийн засагч цолоор ховд бүхийн дэвжээний дасгалжуулагч Монгол улсын заан Цэдэ Мегмарсан Хилийн Тэргийн 0311-р ангийн сургагч сургалт хариуцсан ахлах офицер Монгол улсын аврах Ухаатын Мөнхбат, Монгол улсын шатрын үндэсний шигшээ багийн тамирчин их мастер Сумьягийн Бэлгүү нарт Монгол улсын гавьяат тамирчин цолыг тос хүртээлээ. Хорд Group компани барилгын талбайн инженер Батсүрэнгийн Батуулдыг Монгол улсын гавьяат барилгын цолоор Монгол газар консалтинг компани захирал Юнгрийн Дэлгэрмааг Монгол улсын байгаль орчны гавьяат ажилтан цолоор Ховд аймгийн Дөрвөн сумын Мянгат малчин Намсрын Пүргэжөвийг Монгол улсын гавьяат малчин цолоор Соёл урлагийн сургуулийн төгс сургуулийн академи Ахмад багш доктор профессор Дамбигийн инх давааг Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Харурам хотын захирагч Усангийн халтрыг Монгол улсын гавьяат тээвэрчин цолоор уран чөлөөт уран бүтээлч дуучин Ханд Жовын оюун бэлэг Цэбов фильм кино продакшныг үүсгэн байгуулагч жүжигчин Сэгмэдийн Цэрэн бол нарыг Монгол улсын гавьяат жүжигчин цолоор Улс орны удирдах газрын дарга цогт сайхны төрхөөг Монгол улсын үйлчлэгээний гавьяат ажиллан цолоор турш шагнаж байна. Та бүхний төр засаг түмэн олонныхоо төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлсөн гавьяа зүтгэлийг чинь өндрөөр үнэлэн Монгол улсын гавьяат хэмээх эрхэм цолоор шагнан ийхүү алдаршууллаа. Эзэмсэн мэрэгжил эрхэлсэн салбартаа манлайлагч нь байж эх орныхон үндэсний батлан хамгаалахын сургуулийн эрдмийн сургуулийн профессор Ахмад Баш Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн балганы Эрдэнэ хотыг төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнаж байна. Мөн эрхэлсэн ажилдаа эрдэм бэлэг хүч чадлаа дайчлан олон жил идэвх зүтгэл үр бүтээлтэй ажилд өндөр амжилт гаргасан салбарын манлайлагчдыг төрийн дээд одон медалаар шагналаа. Монгол төр ёсны их уламжлал, их соёлын дархлаа, үндэсний их баяр наадмын босгон дээр төрийн дээд цол одон медаль хүртсэн эрхэм хүндэт та бүхэндээ чин сэтгэлийн халуун баяр хүргье. Төр түмнийхөө өндөр итгэл, өргөн хүндлэлийг хүртэж амжилт бүтээлээ баттган алдар цолоо бадрааж дэвшүүлж байна. Та бүхний гэр бүл, үр хүү мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан бодрох болтугай.
Монгол улсын төрийн дуулал